За амралтын өдрийн мэнд бүгдээрээ сайн уу? Аль дээрээс хойш нэг амархан хийжигдэг мөртлөө айгүй ач тустай тос багтай тий. Тэгээд витамин лэгшүүлтэй хоол нэжээр оруулъя гээд хилцэн мэлүү хэлэх гээд байжсэн бодоод хийсэн мэлүү. Тэгээд амжихгүй явсараад өнөөдөр харин ерөөс толгой амар өвдөд юу янз бүрийн хоол хийх бүр тэнхэл аахгүй. Тэгээ гяс нэг юм шил тоол хийжлээ. Тэгэхээр энэ болохоор 15-аас 20 минутын дотор болдог маш амархан. Завгүй те завгүй үед бол тэгээд бас нэг сайхан шүлтэй хоол идчихмээр үед бол хийжигдэг хоолоо. За энд болохоор дахианы татсан мах. Тэгээд дахианы татсан махан дээр 700 г татсан мах авсан баха би. Тэрэн дээр 200 г гурил давс амтлагаараа тэгээд нэг өндөг хар перц жоохоо хар перц орсон байгаа. За тэгээд энийг тал стакан ус нэг бүтэн сонгон миксер дээрээс нь тал стакан усаар зайлаад хийсэн байгаа. За энийг юу ацсан байгаа бэ? Хийсэн смесээ одоо харуулъя. Энд ийм болсон байгаа. Гэхдээ энэ атлетик бодох юм бол нэлийн шингэн ийм болсон байгаа. Тэгээд усаа буцалж байгаа усан дээрээ шууд энэ миний алин дивангарын хадам ээж надад зааж өгсөн рецепт. Буцалж байгаа усан дээрээ ингэж ургамлын тосонд тий халдгаа дүүрээд энэ жижиг халуугаар ингээ аваад буцалж байгаа ус руугаа ингээл зүгээр шидээд байна. Тэгэнгүүт наалдахгүй ургамлын тосонд халгаа тасч учраас наалдахгүй шууд ингээ унаад өгнө. Тэгээ буцалж байгаа халуун усан дээр хийнгүүт шууд ингээ хоорондоо наалдахгүй шууд ингээл банж шиг дэшээ хөөрөд гараад ирнэ. Тэгэхээр залхуу банжл гэсэн үг. Залхуу банжтай шүлгээд ойлгочих болно. Миний за тэгээд буцалгаад нэг 10 минут хэртэй буцалгаад арай жоохон гаалын басгаа тий. Тэгж байгаа дээрэс нь брокколи тэгээд цэцэгт байцаа нэмсэн байгаа би өнөөдөр. Тэгээд ногоон сонгон укроп нэмсэн байгаа. Өөр янз бүрийн юм нэмээгүй. Тэгэл давслал болоо. За тэгээд нэг 5 минут буцалгаал. За нийтдээ нэг 15 минут буцалгаал болцсон байгаа. Тэр нь айгүй гоё амттай. Тэгээд дээрээс нь зүгээр юм шууд цэцгийч нэмсэн болно. Гэрт цэцгий байхгүй бол юм цэцгийн тос нэмсэн ч болно. Тэгэл идэнэстэй үнэн гоё, ийм гоё. Та яг хийж идэж үзээрэй. Өстой гоё амттай. Тэгээд мах нь яг зөөлхөн гоё болсон байгаа. Тэгээд дээрээс нь шүлэн айгүй гоё амттай болсон байгаа. Тэгээд амтлагаагаараа дээрээс нь лаврын навч нэмсэн ч болно. Томатны соус нэмсэн ч болно. Томатны соус нэмэл бүр гоё амттай болно. За тэгээд хийж идэж үзээрэй. Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрөө сайхан өнгөрөөцгөөрэй. За баяр таа.